сайн байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ одоо арчиг буюу судалгааны ажлын агуулгыг одоо хэрхэн автоматжуулах вэ? Утсан зүг байгааг одоо хэрхэн шалгах вэ гэдгийг үзэж байна. За агуулга автоматжуулна гэж юу хэлээд байна вэ гэхлээр одоо энд Waves-ний navigation цонхыг бид нар нээсэн байна. Одоо Waves рүүгээ ороод navigation цонхноос бид нар ямар нэгэн судалгааны ажил тайлан дипломынхоо бүтцийг харах боломжтой гэсэн үг. За энд бол одоо ингээд ажлын тайлан харагдаж байна тий. За эхний хэсэг дээр бол сургалт мужлын ажил, за 3 дугаар хэсэг дээр, за доошоо яваад 4 дугаар хэсэг дээр гээд ингээд хэсгээр нь багцлаад харах боломж байна тий. Бүлэг бүлгээр нь ч гэдэм үү тий. За нэгдүгээрх нь юм нэг өгөгдөл хоорондоо, гарчиг хоорондоо шилжих боломжийг одоо олгодгоороо давуу талтай. Энэ одоо 100 хуудасны хамгийн төгсгөлийн сэдвээр очих юм бол ингээл яваад очих жишээ нэ тий. Хамгийн ихний сэдв рүүгээ шилжих гэх юм бол navigation цонхныхоо хамгийн ихэн дээр очиж сонгоод өгөх гэсэн үг. За эндээс бид нар ингээд өгөөний хамгийн нэгдүгээр өгөгдөл хооронд шилжгээд хялбар байх нэ гэдгийг ойлгоод авчих хэрэгтэй. За дараагийн нэг асуудал нь бол энэ гарчгийг бид нэр одоо дэдгээр хуудасны тэрэнд байна гэдгийг бол ер нь бол гараас шивэхгүй гэдгийг мэдж байгаа тийм. Энийг хэрхэн яаж одоо автоматар оруулах вэ гэхээр за одоо бид нар гарчиг гэсэн өгөгдлөө эсвэл агуулга тийм гарчигны орондоо одоо зарим тохиолдолд бол агуулга гэж үздэгтэй тийм. За агуулга гэж. За энд бүх тохиргоог хийсний дараа бол table of content reference руу ороод table of content custom table of content окей дарлаа. За ингэснээр бидний агуулга маань шууд автоматар гараад ирж байна гэсэн үг байна тий. Багшийн эрдэм шинжилгээ судалгааны ажил сэдв үр дүн гэсэн өгөгдөл маань 4-р хуудсанд байна гэж заагдаж байна гэсэн үг. За үүнийг хэрхэн одоо ингэж автоматар гаргаж ирэх вэ гэдгийг хэдүүлээ. Энэ удаагийнхаа хичээлээр сурах зорилготой байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр багш нь одоо энд нэг нийтлэг одоо илтгэлийн одоо бүтэц байршуулсан байна. За энийг одоо саяны нөгөө хэлбэрлүүгээ шилжүүлж харъя хэдүүлээ. Тэгэхэд бол хамгийн эхлээд хэдүүлээ Waves руу ороод эхлээд одоо та нар эрдэмчлэгээний илтгэлж бай, дипломын ажиллаж бай тий. Ямар ч байсан агуулга гаргадаг тий. Багш нар одоо удирдагч багш нар маань агуулга гаргаад ирдэг тийм үү. Тэгэхээр тэр агуулгаа л хамгийн ихэнд navigation цонх руугаа шилжүүлээд авах хэрэгтэй гэсэн үг. За navigation-ыг нийлээ. За энэ дээр одоо ямар нэгэн heading буюу одоо нөгөө дэд гарчиг болон гарчиг жижиг гарчгууд үүсээгүй байна тий. За энийг одоо хамгийн нэгдүгээрт бол гарчгуудаа зааж өгөх хэрэгтэй. Тухайн гарчиг маань ямар гарчиг вэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй гэсэн байна. За гарчиг зааж өгөхөөс өмнө энэ юуг арилгахыг хэдүүлээ. Улаан зураасыг арилгая. За улаан зураас арилгах бол маш амархан байдаг тий. Option руугаа ороод profiling гэж орж байгаа. Эндээс нөгөө дүрэн болон бичиглэлийн алдаа гэдэг юм сонголтуудыг болиулаад окей дарчлал улаан зураас маань арилждаг байгаа. За одоо эндээс хэдүүлээ. За бидний одоо энэ харж байхад бол оршил гэдэг бол юу байх нь те. Оршил бол хамгийн одоо үндсэн гарчиг араас нь одоо илтгэлийн гол хэсэг буюу одоо үндсэн хэсэг нь байна те. Илтгэлийн бүтэцгээд outline нэж гин. За тэгээд дүгнэлт байж гин те. За энэ гурвыг бол бүр яг нэгдүгээр одоо бүлгийн гарчиг гэдээ ойлгочих болно тий. За дараагийнх нь бол мэдээж дотроо нэг гэдээ явна гэсэн үг байна. За оршил гэдгээ идэвхжүүлээд хамгийн ихний алхам бол тухайн одоо үндсэн гарчгаар сонгох гэж байгаа гарчгаа идэвхжүүлээд үндсний style гэдэг хэсэг дээрээс heading 1 гэдгийг сонгоод. Heading 1. За heading 1-ийг сонгож оруулахад энд бол одоо үсгийн фонт нь ингээд Calibra гэсэн фонттой байна тий. За бид нэр Times New Roman юм уу Arial дээр хийж өгдөг тийм үү. Тэгэхээр тэр фонтоо оруулж өгөх юм бол heading 1 гэдэг дээр mouse хоёроо дараад modify дарчдаг. Modify дарангуудаа за эндээс formatting гэдэг дээр миний гарчиг бол ямар фонттой байх юм бэ? За Arial фонттой. За гарчигны хэмжээ нь бол 14 байна. За bold байна. Хуудасны голд байх уу зүүн талд байх уу те ямар шаардлага тавигдсан. За тухайн оршил гэсэн гарчиг маань хуудасны голд байна гэдэг нь голдоо заагаад өгнө. За мөр хоорондын зай те хэр байх вэ гэдгээ бас эндээс харж байгаа сонгож байна гэсэн үг байна. За ингээ окей дарлаа. За ингээд одоо Arial-ийн 14-р хуудасны голд ороод ирж байна те. За ахаад нэг тохируулах зүйл маань өнгөний тохиргоог сая бас багш нь хийж өгсөнгүй явчлаа те. За энэ дээр хэрвээ ингээд ямар нэгэн өнгө заагаагүй улж загварлаг дизайнлаг харагдуулах зорилгоор цэнхэр өнгө ч юм уу хар өнгө ч юм уу ингээс өөр өнгө сонгоод өгч болно.
Ерөнхийдөө зөвхөн хар хэвлэл дээр бол хараар хэвлэнэ гэж бодож байгаа бол black буюу үндсэн хар өнгөө сонгох гэж байна гэсэн үг. За ингээд гарчиг маань ороод ирж байна гэсэн үг. Эхний heading 1 нөгөө navigation цонхон дээр миний оршилгээ ороод ирж байна тий. За дараагийнхыг heading 2 тий. За дид гарчиг энэ маань 1-1 гэсэн үг. За энийг бас тохируулаад өгөн modify дээр heading 2 дээр mouse хоёроо дараад энэ дээр 1 өгсөн ч болно. Heading 2 гэдгийг арилгаад тэгээд энэ дээрээ дид гарчиг гэд нэр өгчөж болно. Өөртөө тохирсон тийм гарчигнуудыг өгч болно. Ер нь бол heading 1 2-ороо явуул их амар байдаг. Тэгэхгүй олон гарчиг өгөөд тохор сүулдэ нөгөөх маань толгой эргээ заа чи энэ дээр чи дид гарчиг байгаа л үндсэн гарчиг байгаа л гэж ингэж толгой эргэх тохиолдлууд гардаг учраас. За Arial-ээр 11-ээр байна тийм ээ. За ингээд энэ маань бол bold байж болно. Хуудасны мэдээж жижиг гарчиг учраас зүүн талд байна гэд ингээд окей дарлаа. За heading 2. Heading 2 гэдэг нөгөө юу өгсөн учраас дид гарчиг гэд өгсөн учраас энэ heading 2. За heading 2 дараад энэ дээр өнгөө үл сонгож өгөөг байгаа тий. За сэдвийг танилцуулах хэсэг байх нь тий. Сэдвийг танилцуулах хэсгээ мөн ахаал ороод heading 2 гэдгээ сонгох гэж. За энэ navigation цонхон дээр мэн орж ирж байгаа гэдгийг сайн хараа явуучих хэрэгтэй. За дараагийн ангийнх нь бол дахиад heading 2 ач холбогдлыг бас heading 2 юм аа гэдээ ингээд сонгох гэж гэсэн үг байна. За тэгээд ингээд сонгоцсон тохиолдолд бид нар энэ дундаа бол өгөгдлүүдээ бичээд яваад хахад маш хялбар гэсэн үг байна тий. Шилжээл бичээд ийн гэсэн үг. За түлхүүр үгийг хэрвээ гарчгийн дээр харуулна гэх юм бол бас сонгоод өчөж болно гэсэн үг. За тэгвэл илтгэлийн одоо үндсэн бүтэц тий үндсэн хэсэг тий. За үндсэн хэсгийг бол heading 1 байх хэвээр. Өмнө нь тохируулаа өгсөн учраас heading 1 гэсэн үндсэн хэсэг маань шууд голдоо ороод ирчихнэ гэсэн үг. Ингээд. Энэ оршил гэдэг маань heading 1 байх хэвээр тий. Тод нь орж ирэх байна тий. За heading 1. За дараа нь энэ дотор үндсэн хэсэг дотор ахаад ингээд нөгөө гарчгууд задрах юм бол мэдээж тухайн гарчгаа юу яа. Heading 2-оор сонгоол дахиад. Нэг тохируулсан бол тухайн тохиргоо ихний дахин хийгээд ах шаардлагагүй heading 2 гэдэг. За дүгнэлт маань. Дүгнэлт бас дотроо одоо 1-р дүгнэлт, 2-р дүгнэлт, 3-р дүгнэлт ч гэдэм үү те дүгнэлтүүд задрах юм бол бас ялгаагүй heading 2-оо сонгож өгнө. За яг үндсэн дүгнэлт маань бол ерөнхий гарчиг учраас гол хэсэгтээ томоор байж гэнэ гэсэн үг. За ингээд одоо энэ маань ингээд оршил, илтгэлийн үндсэн хэсэг, дүгнэлт гэдэг юм. 3 хэсэгтээ тус бүр дээрээ жижиг гарчгуудтай, дид гарчгуудтай шийдэгдчихлээ тийм ээ. За энэний араас мэдээж ном зүү гэж орж ирнэ тийм үү. Ном зүүгээ муу адил heading 1 гэдгээрээ сонгох гэж гэсэн. За одоо бид нар гарчгаа буюу агуулга оруулахаас өмнө энэ нөгөө 1-р зөв лүү, 2-р зөв лүү, 1-1 үү гэдгээ оруулж өгөх шаардлагатай байх юм бол хөөмцс рүү гэрнэ. Хөөмцсний multi-level list гэсэн команд байгаа. Тухайн командн дээр маусаа удаан байршуулахлаар нэр нь гараад ирдэг multi-level list. За multi-level list дээр дараад эндээс нэг нь heading 1, нэг нь heading 2, нэг нь heading 3 гэсэн дандаа энэ headingтэй сонголтуудыг сонгоод өгнө. За инхээр бидний нөгөө нэг сонгож өгсөн гарчигнуудын өмнө дугаар, тоон дугаарлалт маань ороод ирчихнэ гэсэн. 2, 2-1, 3 хэрвээ дотор нь 3-1 байх юм бол ингээ ороод ирдэг гэсэн үг байна. За ингээ гарчгаа хийгээд өгсөн тийм ээ. Гарчгаа хийгээд өгсөн. За одоо оршил хэсэг бидний оршил хэсэг эхний хуудсан дээр байна тий. За оршил хэсэг. За ингээд энэ ингэж дүүрч явж байгаа сэдв сонгосон үндслэл маань одоо жишээлхэд юу яана гэж бодъё. Дараагийн хуудаснаас тий. Дараагийн хуудаснаас эхлэх шаардлагатай байна гэх юм бол layout руу ороод заавал bricks дээр дарна. Bricks-ээс page гэдгийг дарчихна. Энэ маань өмнөх хэсэг дуусаад дараагийн хэсэг шинэ хуудсан дээр эхлэхийг зааж байгаа. Page. За ингээд энэ маань 2-р хуудаснаас тий. За энэ ингээд эдгээр 2-р хуудаснаас илтгэлийн бүтэц гэсэн хэсэг бол үндсэн хэсгээ энэ хэсгийг дараагийн хуудаснаас эхлүүлэхтэй муу адил. За дараагийн хуудаснаас эхлүүлж байгаагийн гол ач холбогдол нь юу гэдэг вэ гэхээр тухайн одоо дээд хэсэг дээр
текст нэмэгдээд өгөгдөлд өөрчлөлт орж явахад энэ маань заавал шинэ хуудаснаас эхлээ байж идгээрээ даваа талтай гэсэн. За 3 дахь хэсэг маань шинэ хуудсан дээр дүгнэлт бом ялгаагүй шинэ хуудаснаас эхэлнэ гэдгийг бас заавал зааж өгч явах хэрэгтэй. Дүгнэлтүүд шинэ хуудсан дээрээс эхэлж байна гэдэг. За энэ дээр нэг зүйлийг анхаар. Сая дүгнэлт ингээд эндээс пэйж дараад ингээд 5 гэж ахиад байгааз. Тэгэхээр энийг өмнөх мөр текстнийхэн доотлолт энтрээ дарж агаад брик дээрээ дараад пэйж хийх юм бол энэ маань дараагийн хуудас руу ингээд ордог гэсэн. Тэгээд нэг удаа delete дараад технээс нь эхлүүлж байна гэсэн. За ингээд шинэ хуудаснаас эхэлнэ гэдгийг заагаад өчлөө тийм ээ. Page layout-ийн bricks гэсэн командаас шинэ хуудаснаас эхэлнэ гэдгийг зааж өгч байна гэсэн. За одоо хэдүүлээ гарчгийг оруулна. За гарчгийг мэдээж хамгийн ихний хуудсанд оруулах уу, хамгийн сүүлийн хуудсанд оруулах уу гэдгийг зааж өгнө. За гарчгийг оруулах гэж байгаа газараа мэдээж гарчиг буюу агуулга гэдгийг өчж өгнө те. Миний илтгэлийн агуулга. За тайлангийн агуулга те. За агуулга бичингүүтээ энтер тарчин. За энэ бол мэдээж илтгэлийн бүтэц гэдэг энд одоо бидний илтгэлийн нэр байна те. Нэртэй хэсэг маань багн адил шинэ хуудаснаас эхлэх учраас энийг брик дээрээ дараад пэйж хийчихнэ. За одоо агуулгыг эндээс оруулж ирнэ те. Одоо бидний нөгөө хамгийн сүүлийн сонголт буюу references руугаа ороод table of content гэсэн командн дээр дараад за эндээс custom буюу хэрэглэгч өөрөө одоо тохиргоог хийж оруулж ирнэ гэсэн custom table of content гэсэн сонголтоо сонгоно. За энэ одоо нэгдэж байгаа цонхон дээр бол ямар нэг өөрчлөлт хийгээд авах шаардлага байхгүй юм бол энд бол харах хэлбэр нэ. За энд хэвлэх хэлбэр нэ чинь те. Веб дээр үл ингэж харагдана. За хэвлэлээр үл ингэж харагдана гэсэн сонголт байна. За хуудасны дугаарыг харна гэх юм бол сонгоод өгнө. Энийг сонголтыг болиулах нь харагдахаа бичнэ гэсэн. За энэ tab leader гэдэг дээр нөгөө дугаарынхаа урталд юу байна уу? Цэгээр явах уу, зураасаар явах уу те? Энэ нарийн урт зураас байх уу те? Ийм сонголтоор гэсэн. Ер нь бол цэгээр байх юм бол ер нь хүн харахад их цэвэрхэн харагддаг. За тэгээд эндээс загвар зааж өгсөн бол сонгон зааж өгөөгүй л үндсэн загвараараа явчих болно гэдээ ойлгочих хэрэгтэй гэсэн. За ингээд окей даръя. За одоо ингээд бидний агуулга маань нөгөө өгсөн форматын дагуу маань гараад ирчихнэ гэсэн үг байна. За одоо тэгээд засвар хийх шаардлага гарах юм бол контрол төвчөө дарж агаад сэдв хоорондоо шилж явчихна гэсэн үг. За эндээс дахиад нэг зүйлийг сануулад хэлэхэд за одоо сэдвээ танилцуулах ч юм уу те сэдвийн одоо сонгосон үндслэл хэсэг дээр бичсэн зүйлээ дүгнэлт хэсэг дээрээ тавтаад одоо бичих те үндслэлээ одоо ингээд дүгнэлт хэсэргүү ингэж одоо шийдэгч байна гэдэг ингээд шийдэл бичих тохиолдолд бид нар яадаг вэ гэхээр Griffiths-ний split гэсэн командаар хуудасаа хуваачвал аюу амар. За одоо дүгнэлт хэсэг дээр бичиж байгаа тэр зүйлээ ахаад сэдв сонгосон ач холбогдол хэсэг дээр нэг санаа бичиж тийм үү тухайн санаагаа дүгнэлт хэсэг рүүгээ оруулаад бичих шаардлага гарах юм бол split хэсгийнхаа доод хэсэг дээр одоо нэг дүгнэлт хуудасаа гаргаад ингээд зэрэг бичээд явах юм бол бид нэр цаг хугацааг хэмнэдэг гэсэн үг байна. Айгу хурдан хэмнээд ингээд ач холбогдол бичиж байгаа дүгнэлт бичээд үндсэн хэсэг дээр бичиж агаад үндсэн хэсэг дээр бичсэн зүйлийг дүгнэлтэн дээр ахаад за энэ ингэж орж ирэх юм байна гэд энэ дээр одоо судалгааны хэсгийг танилцуулаад байж тийм үү. Энэ судалгааны үр дүн маань ингэж гарлаа гэдгээ дүгнэлтэн дээр юм тухайн судалгааны үр дүн ийм шинжилгээ хийхэд ингэж гарлаа гэд ингээд давхар бичээд явах юм бол илүү цаг хугацаа хэмнээд боломжит үр дүнг сайн гаргадаг гэд ойлгочих болно гэсэн үг байна. За ингээд өнөөдрийн хичээлээрээ хэдүүлээ. Энэ удаагийн хичээлээр нэгдүгээрт бол references-ний table of content гэсэн командаар агуулгыг яаж оруулж ирэх вэ гэдгийг харлаа. Мөн navigation цонхон дээрээс агуулга хоорондоо шилжих боломж мөн илтгэлийн бүтцээ одоо хянах боломжтойг харлаа. За дараа нь бол Griffiths-ний split гэсэн командаар хуудасаа хуваагаад зэрэг одоо тайлангаа бичээд оруулах боломжийг харлаа. Мөн дээрэс нь улаан зураасыг хэрхэн яаж устгах вэ гэдгийг харлаа. За юм байна. За одоо хэдүүлээ өөрснийхөө бичиж байгаа илтгэл бай, дүгнэлт
илтгэл одоо тайлан реферат тэр болгон дээрээ саяныхаа сонголтуудыг оруулж үзээд чадахгүй зүйл ямар нэгэн асуудал нь шийдэгдэхгүй байх юм бол багшаасаа асуув шүү заяа.